Хэлэх үгээс сэрэхгүй бол түүнэл гай болох байх. Нөгөө энэ хэрүүлж шалыг аан гэдэг юм. Анг. Бэрээс яагаад тийм ээ миний нэрч бас анг гэдэг. Ойлголоо. Наад нэрээр чинь нэлээд төвөгтэй нэр байна шүү. Хөөе. Та энэ тийм ахмад үсттэй. Анг чам тусалчаад байхад талхсангүй юу? Зүгээрээ. Түүний дахиж өөмлээд яах юм. Бүгдийг тайлбарлах аятайхан үе олдох байх. Лина, чамд бас надад хэлэх юм зөндөө байгаа. Маргааш өдөр нь өөрийн хот шүтрийн ангуурчдын хийх жагсаал. Янзтай. Тэдний дунд шин царай байна. Тэмцэн нусгаа би чамайг батлаад энерги хариуцсан хүнтэй уулзуулж өгнө. Санаж байсан баярлаа. Санаа зовлтгүй би чамайг гонсоолохгүй. Тэгж найдаж л бай. Зүгээр л өгчгүй гişэн шиг үзээрэй. Хөөе цайлгаа нааша хичээгээрэй. Лина. Үүрийн хотон доторх ойн тэмцээний талбар. Шүтрийн агуу ав тэмцээнд зориулж бүтээсэн хоттой асар том юм. Хотор доторх үүр хот хэмээх хосгүй суурьнд энэ бол ердийн л үзэгдэл. Би оролцогч биш болохоор ингээд үлдээ. Оронгууд чиний шансаа шалгасан шүү. Пигтагийн багал бол зөрөгтэй угшилч дүүдэд хотынхоо алдар нэрийг төлөө амиач өгөхөд бэлэн. Хамт хашгирах ёстой байсан юм болов. Хот бүрийн багууд драалын дагуу талбайд нэвтэрнэ. Бүх багийн түрүүч нар шүүгчдийн эсрэг рүү төрөлцөн ирнэ. Эхэллээ. Туунч хөл хөдөлгөөнтэй байна. Шүтрийн ангуу ав хэдхэн арваны дотор ийм үнэсэр болно. Өмнө нь зүгээр л жижиг тэмцээн байж дүүтэж дурсамжтай вэ. Ингээд Пигтау угтан авцгаая. Тэд гадна туслахын түрүүчтэй тавих зоригтой байх нэг. Пигт антхийн шиг хэрэмтэй чаман барилгатай ээзрлийн хот байна. Дайчин анг. Бидний нөхөрл мөн хошиг. Мэдээл цуглуулах нь үргэж ханд атгалаа шүү. Өнөөдөр чиний гавьяаг бид хэзээ ч мартахгүй. Дайчин анг над дахиад нэг барих уу? Байвширдаа би хамаг чадлаа хичээе. Би өхөөгүй л байна шүү дээ. Төвүүчийн даалгавар хэр аюултай та нар бүгд мэдж байгаа. Та нар яг намайг эргэж ирэхгүй юм шиг аашлах юм. Түрүүчээр сонгогдно гэдэг тэдний хувьд үхлийн даалгавар юм шиг санагдаж байгаа. Эдгээр үхэнц тарианууд эрүүлэлтэй юм. Бүх багийн түрүүч нар бэлэн. Юуны түрүүнд та бүхэнд гүн хүндэтгэл үзүүлье. Даалгавар шин тааруулчгүй аюултай дүүрэн. Энэ үргийг хүлээн авсан чинь таны ганхашгүй зоригтойг харуулж байна. Танай багийн даалгавар бол тэмцээний талбар руу итгэлтэй алхан ор. Багийн зорилгын чөтрүүдийн тухай мэдээллийг хамгийн ихээр цуглуулаарай. Угшаа дайчдаа та нар шатнаа. Маш олгоомжтойгаарай. Төвш нь үл мэддэг чөтрүүдтэй тулдах тул. Оролцогч бүгд 2 дугаар зэргийн цөмтэй байх дайчид байх шиг байна. Энэ тэмцээн нэг бодлын авиасыг шалгах үзүүлбэр юм да. Айл хотод шилдэг шинэ үеийн дайчид байгааг харах гэсэн юм. Бид тэр өндөр түвшний дайчныг оролцуулахгүй. Миний хүч 2 дугаар зэргийн цөмтэй хамаагүй илүү гэдэгтэй бэрээс бин. Зүгээр юун ч хэлэхгүй бол жинхэнэ хүчийг минь хинч гадарлахгүй. Түүнчлэн энэ гайхалтай энийг нүргэлсэн алган ташлалтаар угтацгаая. Энэхүү тэмцээний ерөнхий шүүгч мөн 6 их баатрын нэг гинэ. Хамгийн хүчирхэг имчилгээний төрлийн дайчин угтан аваарай. Мөрөөдлийн залуу минь 2 цөмтэй гинэ ёстой тасархай. Шин 6 баатрын нэг 2 талд 7 дугаар зэргийн цөмт дайчин Ван Дилан. Шин 6 баатрын нэг шүү 2 талд 7 дугаар зэргийн ногоон имчилгээний цөмт дайчин. Зургаан Баатар Дилан эзэнтэн Ван Дилан хос цөм. Өмнөх амьдралын минь ердөө онол байсан зүйл ингээд бий л олчихсан гэж үү. Хос цөм гэж 2 дахин их хүчийг эхлэнэ. Уг хэрэг сонхорчлол өндөр байвал төсөөлшгүй хүчийг эзэмших боломжтой. Дайчны хүч чадал гэдэг цөмөөс дамжуулан буй энергийн хэмжээг хэлнэ. Хэрэг дайчин цөм 2 өндөр
синхрончлолттой байвал тэр цөмийн нөөц хүчийг илүү их шахуулж чадна. Харин өндөр сонирхогчд гэдэг нь чөтгөрийн хүчний нөлөөг хүнний биед эсвэл гаргахыг хэлнэ. Хүчиндээ дарангуулахын тулд хэд бид шууд эсвэл сүмд хаш дайчдын сонирхогчлон дагавар байдаг. Учир нь ердөө энэ миний өмнө хүн төрөлхтний ганцхан цөм суулгах төхөөрөмжл бүтээж чадсан байсан. Гэтэл одоо Чин Зургаанбаатар зөвхөн хос цөм суулгах төхөөрөмжөөс зогсохгүй тэр хэрээрээ ч хамгийн илүү хүчрэх болно. Эзэнтэн минь завгүй ажлынхаа хажуугаар цаг гаргасан өрн талархъя. Хуутан 6 матын төгсгөлийн гарсан болохоор энэ эртгээд дотор эвгүй оргилж байна. Би чамд хэзээ ч бүхийхгүй. Миний эрхлэг түүчээ нар. Та эрсдлийг ухамсарлахгүй ч энэ зүйл зөрчтэй хүлээн авлаа. Та бүхнийг миний баатарлыг дайчд юм. Эрхлэг зоргож үнэлж та бүгдийг бичлэн 3 сар чөтгөрийн цөм дурсгал болгон бэлгэлье. Эсвэн минь эргэж ирэхийг тань өрөөе. Галилей эзэнтэн минь. Хөөе бүдүүлэг загнахаа бодлохоо бүхий. Уушлаа нуруу минь өвдөд байна. Чадахгүй. Пих заваа юм юундаа тэг зэвүү нэгэд байгаа юм бэ? Нөгөөнөд чиний азттай өдөр байна. Шэн Зургаанбаатарын нэг агуу дайчин Ван Дилан 4 сэлүүчдээр хэрхэн агнахыг бидэнд үзүүлнэ үү? Ингээд их өдрийн ан тэмцээний амжилт хүсье. Ван Дилан халуун алга туршилтаар өгтөн авна уу? Дилан эзэнтэн бид хүлээн авлаа. Дөрүүчүүдээ намайг газраас минь ажиглацгаая. Тайзыг Дилан эзэнтэнд үлдээцгээе. Дөрвөлжчдийн ангийн үзүүлбэр гэж үү? Хаах Шин Зургаанбаатарын сүр хүчийг ингэж гайхуулдаг байх нэ. Дөрвөлжчдийг барьж домхотгоно гэдэг хамаргүй байлаа. Үр хотын хүч чадал нэлээд чангасан бололтой. Нэг зүйл тодруулж болох уу? Шин шүүгч үү? Тэглгүй яг тантай уулзсан минь аргагүй азны хэрэг. Хөөх Дилан эзэнтэй та юу хийх гэж чамайг одоохон солих хэрэгтэй юм байна. Жинхэнэ Зургаанбаатар бол ганцхан бид. Тэр Шин Зургаанбаатар гэдэг байгаа болж үз. Энэ шин гэдэг үгийг чигэнд л зэвүүн сонсдод байх нь. Хэрэв чи үүр хотын дайчин биш байсан бол одоо энэ бүх дотроо би эрхтнийг чинь санамсаргүй бяцгалчихгүй гэж амлаж чадахгүй шүү. Юу яриад байгаа юм бол хөөх Дилан эзэнтэн түүнтэй ярих гэж зориуд бүхийж байна. Ямар гоё юм бэ? Зайл цаашаа. За ингээд надад Зургаанбаатарыг төлөөлөн 4 сар өдөр авд гарахыг минь сойрхно. Чөтгөрийн ангуурчлагын тэмцээнд амжилт хүсье. Энэ үзэл би эрхлэх дайчдмаар сайн үгээр үлгэр болно гэж найдаж байна. Дилан эзэнтэн тэнд үү зөхгүй. Чимээгүй бол нэ. Их хүндэчд одоо тэмцээний шууд хэлбэр шилжиж энэ 4 сэлүүчдийн барь тээвэрлэхэд ихийг хүн зарцуулсан түүний аимшиг төчийг хар. Та бүхний өмнө ил гарч байгаа бол дөрвөн дундаас ч ховор биштэй энэ чөтгөр улаан цөмт төмөр мах уттай догшин 4 сэлүүд байна. Энэ юу вэ? Та хүмүүс юу сэтгэд байгаа мэдэхгүй ч намайг алалгүй талбар давчилсан чинь ийм олон идэж миний гарын дунд байхад маш мухан хэрэг байлаа. Тэрэлт тэнэг дайчид. 4 сэр бат хамгаалтны хүрээ гинэ. Чи одоо ч хүртэл ойлгохгүй байна уу? Хэн тэнэг болохыг талбайг хүрээлэн энэ хамгаалтыг бүх юм